Ерөнхийдөө дайм бас дайм жарахын хэрээр за улс орнууд ялангуяа Азийн улс орнууд эрчим хүчний одоо ноцтой хомсдол бол бэлтгэж эхэлж байна те. За хамгийн сүүлд бас Филиппин улс он зайдал зарласан хамгийн одоо анхны орн боллоо. Тэгэхээр яг эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал яг энэ бүс нутагт ямар одоо боддоор үүсэх эрсдлийг та яг одоогоор ямар төвшөнд үнэлж гин. За үүнээс гадна богино хугацааны шок гэж дүгнэж гинүү. За эсвэл илүү одоо урт хугацааны хямралд шилжих тохио гэж үзэж гинүү. За баярлалаа. Тэгээд өргөн сэдв. Ялангуяа энэ Иранд болж байгаа үйл явц бол та бүхэн мэдж байгаа өдөр болгон баг минут болгонд л мэдээ маань өөрөө ингээд шинжлэхтэй явж байгаа. Зүгээр миний хувьд бол харахад хайлт талынх нь байр суурийг бодноос нэлээсээ хармаар юм шиг байна. Ялангуяа Америк бол Израилийн тал анх энэ байнг яаж үүсгэсэн. Дээр нь Ираны тал одоо сүүлийн үед ямар байр суурь баримталж байгаа гэдэг дээр бас жоохон тийм анализ гэдэг юм уу өөрийнхөө байр суурийг бас тайлбарласан зөвөрлөө гэж бодож байна. Тийм яг хоо та бүхэн мэдэх Америк нэгдсэн улс бол нэг 15 зүйл залттай тийм нөхцөлтөө одоо яриа хэлцээ хий гэсэн тийм санал гаргасан байгаа. Тэгээ 15 зүйлийг бол одоо нэг үргэлжлэн бас ярихад та бүхэн өөрөө харах байхаа. Зүгээр Ираны тал бол бас нэг өчтөө 25-ны өдөр тийм нэг 5 зүйл. Тийм тэр ийм нөхцөл тавьсан ийм яриа хэлцээний ялангуяа инхийн яриа хэлцээг эхлүүлэх. Тэр нь энэ дайныг болж игэл ингээд зогсоох гэсэн тийм үйлдэл нэг талдаа одоо ингээд гараад энэ дайн утгагүй дуусгал бүр зарим судлаач нар бол 4 сарын 9 ч гэдэг юм уу те Трамп өөрөө энэ анх дайн гарахтаа нэг 6-7 хоног өргөжлөх болов одоо баг 1 сар болгож байна те. Тэгэхээр яг энэ үйл явц маань цаашдаа хэр явах вэ гэдэг бол би бас яг үнэхээр одоо маш олон мэдээллийн дунд байгаа болохоор одоо шууд өнөө маргаашгүй энэ дайн дуусчих гэж бол хэлэхэд одоо нэлээд хүнд байна. Яг гэвэл та бүхэн мэдэх бах өчтөр урж өдөр одоо Ираны талч гэсэн тийм бас сөрөг тогтолцоо гэх юм уу цэргийн үйл ажиллагаа бас нэлээд идэвхтэй явуулж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол ялангуяа Азийн орнуудад бол яг гэх тийм нөлөөтэй гэхээр Онозын хоолой гэдэг маань ерөнхийдөө нийт гарч байгаа эрчим хүчний баг 84% байна уу Азийн орнууд руу ингэж гарч байгаа. Тэгэхээр Азийн орнуудад бол маш одоо амин тийм чухал эрчим хүчнийх нь одоо импортын одоо сувг гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ дөр бол та түрүү хэллээ Филиппин улс онц байдал зарлаа. Дээр нь одоо сая Японы ерөнхий сайд Америк нэгдсэн улс ажиллаад ерөнхийдөө бас зөвхөн орох дорнодоос эрчим хүч авахаас гадна Америк нэгдсэн улсаас бүр тодруулал одоо жишээлбэл альчлал юм бол Аляскаас эрчим хүчний бас нэг тийм их усур гарах болов гэсэн тийм улс болгон өөр өөрсдийнхээ тийм нэг орлого хийж байна л да. Тэгээд манай хүрээлэнгийн хувьд бол энэ оны эхэнд зүүн Азийн аюулгүй байдлын орчин 2026 гэдэг ерөнхийдөө ямар эрсдлүүд гарах юм бэ гэсэн тийм нэг хэлэлцүүлэг хийсэн. Монгол Улсын их сургуулийн олон улсуудын улсын нийтийн улсын сургуультай. Тэгээд ерөнхийдөө бол энэ жилийн хамгийн одоо keyword гэх юм уу те гол түлхүүр үг бол ерөөсөө эдийн засгийн аюулгүй байдал. Эдийн засгийн аюулгүй байдал төр улс орнууд яаж өөрсдөө анхаарах уу? Тэр тусмаа эрчим хүчний аюулгүй байдал яг зүгээр Азийн хувьд бол судлаач нар бол нэг 3 гол эрсдэл байна гэж үзэж байна л да. Нэгдүгээрт нь эрчим хүчний ханган нийлүүлэлт байна. Хоёрдугаар тээвэрлэлтийн асуудал байна. Гуравт нь мэдээж санхүүгийн зах зээл дээр ямар өөрчлөлт гарч байна гэдэг. Нэг ийм 3 гол эрсдэл төр анхаарлаа хандуулж байна. Тэр хэмжээгээр бол одоо бас хариу арга хэмжээ ямар ихтэй байх вэ? Ялангуяа эрчим хүчний эрсдлийн нөөцийн сан гэдэг юм уу те зөвхөн одоо юу гэдэг сав одоо эрчим хүчний нөөцийн сав бэлтгэхээс гадна сан гэдэг ялангуяа санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэгээд ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд бас нэлээд цаашдаа өмнө өсөлтөөс хамаарч эдийн засгийн бизнесийн үйл ажиллагаанд бас нэлээд тийм сөрөг тийм дүг зур гарах болов гэсэн тийм ажиглагдж байна. Яг хөө зүгээр Иран гэдэг улс маань өөрөө бас өрмөц орнолтой ерөнхийдөө бас баялаг төвхтэй. Тэгээд та бүхэн мэдж байх одоо сүүлийн үед бол Ираны дээд удирдлагуудыг ерөнхийдөө одоо Израиль гэдэг юм Америкийн талаас ингээд явж байна. Одоо гол байгаа болох тэр үйл ажиллагаа бол ингээд өргөжлөж байна л да. Тэгэхээр энэ маань зөвхөн удирдлага гэдэг юм уу топ хэмжээнд цэргийн удирдлагуудын хэмжээнд ингээд удирдлагч байхгүй болоод
асуудал ингээд шийдэгдэхгүй гэхээр бас үгүй юм шиг байна. Энэ ингээд нэг тийм үйл явц нь бол нэлээд тийм удаашрах тийм төлөвтэй байна л гэж би харж байна л да. Тэгэхээр 26 оны эрсдлүүдийг та сая судалгаанд тодорхойлж ирсэн гэж хэлжлээ. Гэхдээ яг оны эхэнд бол мэдээж зах зээл үүнийг болно гэж төсөөлөг байсан тий 2 дугаар сар 28-нд ихэлсэн энэ дайныг бол мэдээж эрсдлийг бол тодорхойлог байсан байх гэж бодож байна. Тэгэхээр эрчим хүчний эрсдэл, за мөн тээврийн эрсдэл гэсэн хоёр гол эрсдлийг бол энэ дайн бол хамарж байна. Тэгэхээр ормозын хоолойн яг одоо дайн бол яг хизээд босох нь бол мэдээж тодорхойгүй хинж тааварлаж боломжгүй гэж хэлж байна те. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд яг ойрын хугацаанд бол дайн дуусах нөхцөлгүй гэж үзэх юм бол яг нийлүүлэлтийн эрсдлийг одоо энэ бүс нутагт хэдийн хэмжээнд хүрч нэмэгдэх боломжтой гэж та харж байна. Тийм яг зөвхөн дайн яг одоо шилбэл та бүхэн жах зууршлагч гэдэг юм уу те энэ хоёр орн бол хоорондоо одоос нэгэндээ хэдийгээр одоо Трамп ерөнхийлөгч бид нар бол ингээд уулзахад бас яриа хэлсэн ингээд өрнөж байгаа гэж боловч Ираны бол энийг үгүйсгэж байгаа те. Тэгэхээр ер нь бол ялангуяа зууршлагчийн үүрэг оролцсон холбоос нэлээд их байх болов уу гэж бодож байна. Тэгээд гол та бүхэн мэдж байгаа Пакистан, Турк тэгээд Оман гэдэг улсууд бол ерөнхийдөө энэ хоёр улсын хооронд яг шууд нэг одоо сөргөлдөгч хоёр талыг нэг ширээний ард суулгаад ингээд ярилцахаас илүү аль алинд нь жишээлбэл Ираны тал ийм хүсэлтэй байна, Америкийн тал ийм хүсэлтэй гэдэг нь одоо зуурчилж дамжуулах гэдэг юм уу одоо тэр өөрсдийнх нь мессежийг тийм аргаар ингээд явж байна л да. Тэгээд энэ үйл явц маань яагаад миний хувьд бас энэ би хувийн хувьд мэдээж энэ дан бас уртан дуусаасаа л гэж бодож байна. Яг бол Америкийн нэгдсэн улсууд та мэдж байгаа 7 сарын 4-нд бол Америкийн нэгдсэн улс байгуулсны 250 жилийн болно тий. Тэгээ энэ бол Америкийн нэгдсэн улсын бас их том түүхэнд гол үйл явдал байгаа. Тэгээ Ираны хувьд бол мэдээж Америкийн нэгдсэн улсаас ялангуяа энэ дайны үйл ажиллагаа гэдэг нь дахин давтагдахгүй байх. Ялангуяа энэ хормозын хоолоогоор дамжиж байгаа энэ эрхийн бол Иран улсад бас ингээд баталгаагийн гаргуулах гэдэг нь энэ эдийн засаг болон аюулгүй байдлын баталгаагаа бол мэдээж Ираны тал одоо бүрэн авч ээж энэ дайныг ерөнхийдөө дуусгах гэсэн ийм бодол байгаа бол гэж байна. Тэгээд яагаад гэвэл ерөнхийдөө та бүхэн мэдэх байх өнгөрсөн он ч гэсэн Ираны хувьд энэ бол анхны бас биш л дээ. Ингээд нэг намжаал дахиад энэ ийм цэргийн үйл ажиллагаа гэдэг юм уу ийм явагдах бол бас яг тухайн улсын нөгөө дэлмийн гэдэг юм уу аюулгүй байдлынх нь одоо баталгаа болоход бас нэлээд тийм хүнд байдалтай байгаа. Тийм. Тэгэхээр яг хоо ерөнхийд ингээд дүр зургийг харах юм бол Америкийн нэгдсэн улс бол бас энэ хэмжээнд бас очихгүй байх байсан болов уу гэж зүгээр дотор бодож байна. Яг бол та бүхэн мэдж байгаа энэ бол зөвхөн одоо Иран гэдэг юм уу тийм Израиль гэдэг юм уу энэ 2-3 орны хооронд биш. Энэ Ираны одоо хөрш зэрэгэлтэй орнууд дээр нь бүр цааш бол Персийн болон бүр олон улсын дэлхийн зах зээл гэдэг юм ингээд хүрээнд бүр ингээд нөлөө нь бол маш ингээд томорж байгаа энэ нөхцөлд бол аль талантсан ер нь бол энэ асуудлыг яг хөө зөвхөн мэдээж хормозын хоолой гэдэг бол жишээлбэл Ираны хувьд бол бас магадгүй дипломатик хөзөрч гэдэг юм уу тийм маягаар бас ашиглаж байгаа олоо л гэж бодож байна. Тэгээд энэ дайны хувьд бол одоо өөрөө хэлснээр яг таахад бол бэрх байл та одоо шил маргааш нөгөө тэр яг хөө зөвхөн дөрөв би хэлсэн зарим одоо судлаач нар бол за ерөнхийдөө нэг 4 сарын 9-нд гэдэг юм уу те энэ дан бол дуусчих болов гэсэн тийм найдлагатай ч юм уу. Тэгээд энэ судлаач нар байр суурь их өөр байна. Тэгээд яг зөвхөн миний харж байгаа бол ялангуяа 3-р орн гэдэг юм уу түрүүн хэллээ зууршлагч орн дээр нь энэ асуудлыг намжаах одоо юу гэдэг шүү том хэмжээний дайн болохгүй байх талаас нь одоо олон улсын нийгэмлэг дээр нь оролцогч талууд бас анхаарасаа л гэж дотроо зүгээр судлаач тийм бодолтой. Тэгэхээр яг одоо нөхцөлөдөө харах юм бол хамгийн сүүлд ормозын хоолойн тээвэрлэлт хязгаарлагдмал илүү хязгаарлагдмал боллоо. Тэгэхээр Монгол улсын хувьд яг ямар эрсдэл дагуулж байгаа талаар нь бас асуумаар байна. Яг манай улсын хувьд ормозын хоолойгоор шууд одоо нийлүүлэлтээ авдаггүй. Гэхдээ Оросоос авдаг одоо ер нь дэлхийн зах зээлийн үнд бол нөлөөлөх эрсдэлтэй байгаа. Тэгэхээр Монгол улсад бол нийлүүлэлтийн шатхууны үнд ялангуяа одоо дам нөлөөтэй байх магадлал маш өндөртэй. Тэгэхээр яг энэ үнэний өсөлт яг өсөх одоо боломж яг хэр зэрэг байна гэж таарч байна. За тогтоолох боломжит хувилбарууд ямар байна гэж харж байна. Ялангуяа шатхууны үн дээр.
Тийм зүгээр Ираны хувьд бол та бүхэн мэдж байгаа өөрсдөө нь одоо дайсагнаагүй тийм орнуудын одоо хөлөө онгоцуудыг бол хорон бузын холоо явуулъя гэдгээ зарласан байгаа тийм. Дээр нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл тэгээд олон улсын далайн байгууллага гэж байдаг тийм. Тэр байгууллагуудтай хамтарч энэ асуудлыг шийдэх нөхцөлд бол одоо өөрсдөө ялангуяа Азад өөртөө нь одоо тийм дайсагнахгүй тийм улсуудын хөлөө онгоцуудыг нэвтрүүлнэ гэсэн тийм байр суурьтай байгаа. Тэгээд яг зүгээр тээвэрлэлтийн хувьд бол мэдээж тээвэрлэлтийн асуудлаас гадна одоо яг Иранд ямар улсууд дайсагнаад байгаа гэдэг бас энэ асуудлаас ихэнд нь ярихгүй бол бас жоохон яг тодорхойгүй болчих гэдэг юм л да. Тэгэхээр яг зүгээр миний харж байгаа бол мэдээж Америк нэгдсэн улсны холбоотны харилцаатай Ази орнууд байгаа тийм. Тэр улсуудад бол бас энэ тээвэрлэлтийг одоо хийх тийм бас мэдээж өсөлт сонирхол байхгүй байх гэж бодож байна. Тийм. Яг зүгээр мэдээж тээвэрлэлт үн нэмэгдэнэ гэдэг чинь өөрөө бараа бүтээгдэхүүн ялангуяа өөрөө ч хэлсэн тийм нефтний үн, газрын тосны үн гэдэг юм ингээд нэмэгдэж явж байгаа. Тэгэхээр бүгд найрамд хятад улс бол та бүхэн ч сүүлийн мэдээж дизель гэдэг юм уу нефтний газрын тосны үн бас тодорхой хэмжээгээр жоохон өсөлттэй байгаа. Гэхдээ ер нь эдийн засгийн хувьд бол та бүхэн сая хоёр том их хурл боллоо тийм. Тэгээ ер нь бол эдийн засгийн гол суурьдыг бол ерөнхийдөө ингээд гаргацсан явж байна. Манай улсын хувьд бол мэдээж сая манай засгийн газраас ерөнхийдөө энэ Ираны үйл явцтайгаар манай улс ямар бодлого явуулах вэ? Яг зөв мэдээж тодорхой шатгууны үн бас өсөлтөн гэдгээ ерөнхийдөө харагдаж байгаа. Тэгэхээр яг мэдээж үн өснө гэдэг чинь өөрөө бараа бүтээгдэхүүн ус нэмэгдэнэ. Ялангуяа ард иргэдийн амжиргааны асуудал нэмэгдэнэ гэсэн тийм ерөнхийдөө эрсдэл байгаа. Энэ бол ганц манай улс биш л дээ. Жишээлбэл тэр мэдээгээр гарч ирлээ. Одоо Японд жишээлбэл хогны ут гэдэг чинь гялгар ут. Одоо зөвхөн гялгар утны үнэн дээр хүртэл өөрчлөлт орж магадгүй гэсэн. Яг тэгвэл энэ одоо зөвхөн том овор хэмжээтэй гэдэг юм уу шингэн гэдэг юм уу тийм бараа бүтээгдэхүүн гадна яг хүний амьдралын өдөр тутмын амьдралд нөлөөлөх тийм одоо бараа бүтээгдэхүүний үн хүртэл нэмэгдэнэ гэсэн тийм мэдээлэлд гарч байна. Тийм. Тэгэхээр шатхууны үн бол нэмэгдэх эрсдэл өндөр тийм байгаа л ах гэж бодож байна. Тийм. Тэгээд яг хөө зүгээр би бол харж байна л да хормосын хоолон асуудал бол мэдээж нэг суугийн асуудал өөрөө хэллээ те зөвхөн одоо юу гэдэг тэр болонд байгаа орнуудын эдийн засгад нөлөөлөхөөс гадна цаашдаа Аз гэх юм уу өргөн хүрээнд нэмэгдэх энэ одоо эрсдлээс бүх орн л одоо өөр өөрсдийн аргыг одоо арга зам ялангуяа энэ сэргийлэх гэдэг юм уу бараа бүтээгдэхүүнийхээ түрүүн хэллээ эрсдлийн нөөцийн сан байгуулах гэдэг юм уу тиймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр төгсгөлд нь маш товчхон COP17-гийн талаар бас асуумаар байна. COP17 буюу 8 дугаар сард болох энэ том хурлын бэлтгэл ажил одоо үргэлжилж байгаа. За яг улс орнуудын одоо удирдлагууд бол ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд одоо жишээ нь Зүүн Хойд Азийн бүс нутагт жишээлбэл оролцогчдын тал дээр ч юм уу эрсдэл байна гэж таарч байна уу энэ тал дээр. За баярлалаа. Тэгээд яг COP17 гэдэг бол манай улсын хувьд их том арга хэмжээлтэй. Яг зүгээр COP17-той холбоотойгоор би нэг өөрийнхөө бодлыг хэлэхэд энэ бол зөвхөн одоо нэг хурлын хэмжээний тийм арга хэмжээ биш л гэж би хэлэх гээд байгаа. Яг бол энэ маань өөрөө мэдээж байгаль орчин олон улсын дэлхийн уур амьсгалын өрсөлд манай улс хувь нэмрээ оруулж байгаа. Дээр нь одоо ногоон дипломат ажиллагаа дипломат бодлогын нэг том одоо ололт гэж харж байгаа бол нөгөө талаар би бас энэ уламжлалт аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагаанд Монгол улс өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа гэж би бас үзэж байна. Яг гэвэл энэ талаас нь бас харах юм бол ерөнхийдөө 1994 5 бүхэн нэгдсэн улсын байгууллагын хүний хөгжлийн тайлан гэж байгаа тийм. Тэн дээр бол ерөнхийдөө энэ аюулгүй байдал гэдэг юм байна. Зөвхөн одоо улс орны аюулгүйс гадна хувь хүний аюулгүй байдал ялангуяа түрүүн ярьлаа уламжлалт аюулгүй байдлын нэг хэлбэр бол эрчим хүчний аюулгүй байдлын асуудал байгаа. Тийм. Дээр нь байгаль орчны асуудал байгаа. Тэгэхээр өргөн хүрээнд авчирчих юм бол энэ COP17 гэдэг нь маань ерөнхийдөө манай улс бол олон талт уламжлалт бас аюулгүй байдлын хамт ажиллагаанд бас хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Тэгээд мэдээж зохиомжийн нөлөө үзүүлэлт